За ингээд ганцаараа байх бол сул дорой байдал бол биш ээ. Харин өөрийгөө олж эхлэх мөчөж магадгүй юм. Хамгийн аимшигтай нь чи олонний дунд байгаа. Олон хүнээр хүрээлүүлж байгаа. Тэгсэн мөртлөө жоохон завгүй хүн болгонтэй харилцаж байгаа мөртлөө дотроо би юу н яачихсан юм бэ? Би юу н хаана байгаа юм бэ гэж асууж эхлэх тэр акшн чинь жаахан тийм ганцаардмал байж магадгүй гэснийг хэлээд байгаа. Бид бүхэн бол хайр тэгээд анхаарал хүлээн зөвшөөрөгдөхийг одоо хайж эрэлхийлсээр явсаар л үүдэг. Өөрсдөө тэгээ хаана ихтэй гээж гисэн мэт тийм санагддаг байгаа л да. Гэсэн чи одоо олон хүний дунд байж байгаа өдөр тутмын яриа, ажил, сошиал медиагаар хүмүүстэй харилцаж одоо баялаг байгаад байгаа. Тэгсэн мөртлөө дотор хоосон зүйл мэдрээд байна уу? Хэрвээ тийм бол энэ бол тийм сул дорой байдал биш шүү. Энэ бол тийм дараагийн бас нэг дохио ирж ийн гэж хэлж болох юм л та. Өнөөдөр тэгэхээр ганцаараа байх урлаг хэмээх номноос одоо ойлгосон 9 сургамжийг одоо та бүхэнд хэлж өгөх гээд байна. Эдгээр нь одоо тийм урей лозон маркер бол биш шүү. Яг бодитоор өөрийгөө олж яаж дотоод байдлаа тэнцвэржүүлэх гэдгийг л харуулах гэдэг. Эцэст нь бид яагаад одоо grow in silence буюу одоо чимээгүйгээр өсөлт үзүүлэх гэдэг нь амьдралд яагаад хэрэгтэй гэдгийг ойлгох гээд байна л та. За нэгдүгээр сургамж бол хэрвээ чи хэн гэдгийг олж чадахгүй бол эхлээд хэн биш гэдгээ тогтоох нь байна. Би хэн бэ гэдэг асуулт бол их том өргөн үрээний асуулт байгаа шүү дээ. Харин эсвэргээрээ би хэн биш вэ гэдэг асуулт бол нэлээд бодиттой байгаа. Тэгэхээр чи өөрийнхөө хил хязгаарыг тогтоох гээд байна. Одоо англиар set boundary гэж яриад байдаг тийм. Тэгэхээр ингэх нь шүү дээ. Би бол худлаа ярьдаггүй шүү дээ. Би бол атаарх байхыг хүсэхгүй. Би бол одоо өөрийгөө золиослон байж ямар нэг юм хийхгүй гэдэг ч юм. Тэгэхээр энэ одоо би тийхгүй гэдгээрээ өөрийнхөө хил хязгаарыг тогтоож байгаа гэсэн. Хүн ингээд өөрийгөө олж авахын тулд эхлээд өөртөө нийцэхгүй байгаа дүрүүдийг тайлж хаях хэрэгтэй юм. Сайн дээр хэлдэг асуултууд чиг над юусоо зөхгүй гэдэг шиг тий. За 2 дугаар сургамж нь юу гэхээр хүмүүс таалагдах хурлаанд одоо өөрийгөө гээдэг гэж байгаа. За юу гэж нэхэр бид одоо бусдад одоо хайрлуулах, хүлээн зөвшөөрөх, таалагдах гэж өөрийн дотоод дуу хоолойгоо дарангуулдаг гэсэн үг дотроос гарч байгаа. Намайг нэг хүн ирээд аварнаа гэж одоо хүлээсээр байгаа одоо хариуцлага хүлээгээ болчдөг гэсэн үг шүү дээ. Хүмүүс хоорондын харилцаа бол амьдралыг баяжуулах нэмэлт зүйл гэж ойлгож байна. Харин тэрний оронд хизээч амьдрал чинь тэр суурь нь харилцаа байж болохгүй. Яг тэгэхээр хүмүүс таалагдахад би ингэж гоё харилцах уу, ингэ зан гаргах уу гэд тэр таалагдал чинь суурь нь байж болохгүй гэсэн үгийг хэлээд байгаа. Тэгэхээр чиний хамгийн том амьдрал чинь суурь нь чи өөрөө байхгүй. Тэрийг л одоо хүмүүсийн өнс бити таалагдах гэж гүгэчээл гэсэн санааг илэрхийлж байгаа. За 3 дугаар сургамж нь юу вэ гэхээр толинд харсан ч өөрийгөө танихгүй болох нь хамгийн өрөвдөлттэй гэж байгаа. За бид бүхэн бол маш олон баг зүудгээ одоо гэрээсээ гарахтаа юм уу да. Сайн ажилтан, сайн найз, одоо төвчээртэй хүн юу гэдэг те. Эдгээр нь бол хэрэгтэй тийм амьдралын харилцаанд одоо гараад хүмүүстэй харилцах те. Найрсаг урамсгалж гэдэг юм уу те. Гэхдээ дотоод үнд зүйлтэйгээ удаан зөрчилдөд яваад байх юм бол нэг л өдөр ер нь би өөрөө хэн болчихоо, би өөрийг мэдэхгүй байна, би шал өөр хүн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуултууд таныг одоо дотроос нь гарч ирэх юм уу. Тиймэрхүү зүйл болох гэдэг. Өөрийгөө танихаа болно гэдэг нь ганцаардлын өөр нэг хэлбэр гэж одоо бас хэлж болно. Тэгэхээр чи яг өөрийнхөө амьдарч байна уу? Эсвэл бусдад таалагдах гэдэг нэг тийм дүр одоо маск гэж яриад байгаа шүү. Тийм зүүж амьдарч байна уу? Энэ асуултыг бас сайн бодоорой. Эндээс л юм эхлэх гэдэг шүү дээ. За 4 дугаар сургамж бол өөрийгөө хайрлах гэдэг нь муу талыг нь тэврэх гэсэн үг байна. Тэ? Өөрийгөө хайрлах гэдэг бол тийм төгс дүр бүтээх явдал ерөөсөө биш. Харин сул талаа мэдээд хүлээн зөвшөөрөөд сайжруулах тэ тэрийг хэлээд байгаа. Сул талаа нуугаад амьдрах тусам одоо өөрийнхөө дотор хуваагддаг шүү дээ. Зөрчилдөг те. Харин би ийм сул талтай. Тэгэхээр энийг ингэж хөгжүүлнэ гэдэг шийдвэр гаргах юм бол сул тал чинь одоо бас сайнаар нөлөөлнө. Энэ бол бас хэрэгтэй чадвар. Сул талаа одоо бити дарангуул бас хүлээн зөвшөөрлөх санааг яваад байгаа юм л да. За 5 дугаар сургамж бол одоо зарим өдөр чи хэнийг ч биш өөрийгөө илүү их санана гэсэн юм ном дотор авал явж байгаа. За энэ юу гэж юм гэхээр олонний дунд байгаа тий олон хүмүүсээр хүрээлүүлээ завгүй бас тэгээд амжилттай мэт харагдаж байгаа гэсэн дотроо өөрийгөө мартчихсан байдаг гэсэн үг. Тийм мэдрэмж танд төрдгөө гэсэн үг одоо тий энэ бол одоо тийм нэг юм нас сухтах тохиолдол төр биш шүү. Энэ бол ерөөсө дотоод өөрийн чинь одоо юу гэдэг өөрийн чинь нэг дотор хувилбараа шүү дээ. Чиний өөрийн дотоод бий гэсэн үг. Эн чинь чамайг одоо дуудаж байгаа дохио гэх юм уу те энгийнээр тайлбарлах юм бол нэгсэндээ чи өөрийгөө сонсгоо байсан үед энэ мэдрэмж гарч ирдэг гэсэн үг. Тэр үед одоо ганцаараа сайхан суугаад бодоод өөртөө дахин уулзаад юмыг хэрэгцүүлээ те өөртөө цаг гаргаж яагаад болохгүй те тэрийг л хэлээд байгаа ерөөхдөө маш энгийнээр та бүхэн гээд энэ ярьж байгаа зүйлсийг битээ тийм хүн дээр хүлээж аваарай сайхан хөнгөлөж аваарай. 6 дугаар сургамжны ном дээр юу гэж гарч ирсэн гэхээр нуугдах нь болж байгаа л харин олдохгүй бол сүрэл гэсэн ийм агуулгыг явуулж ирсэн байгаа маа. Тэгэхээр ганцаараа байх бол тийм нөхөн сэргэлт гэж бас бодоорой. Харин нийгэм хамт олон хүнээс амьдралаас бүр тасрах бол 100% одоо цэвэр ганцаардал руу орох гэдэг шүү дээ. Яг ингээд хэсэггүй хугацаанд өөртөө байх цагийг гаргахыг л хэлээд байгаа. Ганцаараа байх цагийг сонгож чадах юм бол өөрийгөө доторсоо чарж хийгээд зэниглээд хүчтэй болж болно шүү дээ бас. Харин би ганцаараа ингээд бүр ингээд бүх юмнаас тастаад одоо хорвоо ертөнцөөс өөрийгөө тастаад ингээд нугдаад алга болох юм бол энэ бол жоохон сул дорой болдог талтай шүү. Тэгэхээр энийг бас ялгааг нь ойлгож салах нь. 7 дугаар сурамж хаашаа явахаа мэдэхгүй бол яаж хүрэх вэ гэдэг нэг үг байгаа энэ номын агуулгад. Тэгэхээр чиглэлгүй бол их алхсан чаанч хүрэхгүй одоо хаашаа яваад байгаа төрс мэт байна шүү дээ тий.
Зорилго гэдэг бол одоо чиний амьдралын юм уу те GPS гэдээ ойлгож болно. Яагаад өглөө усаж, яагаад ажиллаж, яагаад төвчж байгаагаа мэдэхгүй бол бүх зүйл ер нь утгаа алдсан шүү дээ. Тэгэхээр нэг тийм том зорилго хангалттай байгаа. Ер нь зорилго чинь чамайг өдөр тутам одоо чиглүүлж, шийдвэрүүд чинь гаргаж эхэлж байгаа шүү дээ. Би нэг ийм зорилго тавьсан юм. Энийх төлөө явж гин гэдэг чинь үнээр хангалттай. Зорилгогүй урсгалаар явах чинь бас хэцүү шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа. За 8 дугаар сургамж. Энэ бол одоо байнга сайн хүн байх гэж хичээх чинь одоо дотроос чинь өөр чинь эвддэгэ гэж байгаа тийм. Хүн бүр таалагдах гэж өөрийгөө дарах тусам дотоод хэрэгцээг хөнгөснэ л гэсэн үг юм. Үгүй гэж л чадахгүй байх чинь бол илдэг байдал биш шүү дээ. Харин өөрийгөө гаргуунд нь гаргах явдал байгаа. Өөрийнхөө хил хязгаарыг хамгаалж чадах юм бол тийм харилцаа чинь маш эрүүл болно. Заавал хүн болгонд тиймгээд байхгүй. Энэ л хэрэгтэй юм да. За 9 дугаар сургамж бол би эдгэрэх хэрэгтэй юм байна гэдэг айлуулах эрт ойлгоорой л гэдэг байгаа. Эдгэрэл гэдэг бол тийм зүгтж холдгоо шүү дээ. Тийм дотоод шархаа танихыг л хэлээд байгаа. Grow in silence гэсэн юм хэллэг байгаа. Тэгээ чимээгүй өснө гэх түрүү дээр өмнө ярьжсэн. Энэ бол одоо мэдрэмжийг хэлээд байгаа болохоос ямар нэг уриал оцсон биш шүү. Өдөр бүрийн жижиг дадлууд буюу одоо ганцаараа байх, цаг гаргах, одоо бичих, бодох, зорилгоо шалгах хин нэгэнд энийг харуулж шалгуулахын тулд шүү дээ. Өөрийнхөө төлөө өөртөө хийж байгаа гэж бодоод эдгээр хийх нь маш зүг байгаа. За тэгэхээр ганцаараа байх гэдэг нь та бүхэнд хэлсэн шүү дээ. Бүр ингэж хүмүүсээс нийгмээс тасархайг үл хэлээгүй шүү. Зүгээр хэсгэн өөртөө цаг гаргахыг хэлээд байгаа. Энийг бас дахиж хэл сануулъя. Энд нэг одоо жоохон үндэний талтай юм яваад байна. Тэрний юу гэхээр бид бүхэн бол одоо гадаад амжилт харагдах байдал те айгуу гоё одоо унаа тэргүй эдийн амжилттай албан тушаал харилцаа бусдад таалагдах тэр хид төвлөрөхдөө дотоод өөрийнхөө чиг баримжааг орхичдог байхгүй. Тэгээд олонний дунд ганцаардах мэдрэмж төрөөд идэх гэсэн үг. Харин өөртөө үлдэж сурах юм бол хин нэгний дэргэд байгаа ч гэсэн өөрийгөө алдахгүй яг ингээд өөрийгөө гоё ингээд сайхан аваад явчихдаг гэсэн үг. Эцэст нь тэгээд хэлэх юм бол ганцаараа байх гэдэг үл аливаа юмнаас зугдах бишээ. Энэ бол одоо өөртөө буцаж очих зам гэсэн үг дотоод. Тэгэхээр энэ ганцаараа байх урлаг гэдэг энэ ном бол бидэнд бол ганцаардлыг бол заагүй харин өөрийгөө олох системийг заадаг л гэсэн үг байна. Хин биш гэдгээ тогтоох, өөрийгөө орхихоо болох, сул талаа давуу талуулах, ганцаараа одоо зорилгоо сэргээх те энэ бол чимээгээр өсөх одоо хамгийн бодит арганууд гэж хэлж болно. Өөрийгөө үнэхээр олох дараагийн алхмыг мэдхийг хүсэх юм бол та бүхэн бас манай энэ контентыг ороод өмнөх оруулсан видеонууд, дараагийн орох видеонуудыг бас үзээрэй. Бидэнтэй хамт байгаарай. Тэгээд миний ярьсан зүйлтэй та санал хийж болно, санал идэхгүй ч болно. Ямар ч сэтгэлдээ комент бичээрэй. Мөн subscribe дарахыг мартаоцай. Удахгүй болцгоо. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture зэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй тул цөөн тоогоор гарсан байгаа.